За сайн бацхан уу та бүхэндээ гийг өдрийн мэнд хүргэе. Астрологийн эхнээс нь сурцгаа цуврал хичээлийнхаа өнөөдрийн хичээлийг энэхүү эхэлж байна. Тэгээ өнөөдрийнхөө хичээлэр цөмөрөө нартайгаа танилцсанаа. За нар маань тийм үү? Бидний хувь хүний маань гол цөм. За яагаад юм? Нэгдүгээр нар гэж яг юу юм бэ? Хэдийгээр нар маань ингээд одч гэлээ цөмөрөө зурхаад нарыгаа гариг гэж яринаа. Энэ гариг нь бидний эго тийм үү? Бидний ухамсар, бидний зорилго, бидний бие гэдэг энергийг 100% тээжээдэг уялдаа холбоотой энерги. За тэгэхээр одоо ингээд астроос олныг хөөхөн гэж гоё жишээ авсан байгаа. Юу харах вэ гэхээр цөмөрөө одоо зурхаага одоо жүжиг гэж авч үзье л да. Жүжиг тий. Цөмөрөө ингээд жүжигт оролцож гин, жүжиг тоглож гин. За тэгвэл нар өөрөө тэр жүжигийн гол эзэн байхгүй юу? За дахиад нэг жишээ авч үзье. Таныг одоо тий машины жолооч гэж авч үзье л да. Машин жолоодож байгаа. Та өөрийн гэсэн машинтай шүү. Өөрийн гэсэн дугаартай, өөрийн гэсэн явдаггүй өдөртэй, өөрийн гэсэн явдаг замтай тий. За тэгсэн чинь яахсан нь таны машины чин жолооддаг гар нь чиглэл нь зорилго нь өөрөө нар гэж ойлгоно. Ойлгомжтой газтай. Нар бол хамгийн чухал зүйл байхгүй юу? Бид нар энэ нарныхаа энергийг сайн ойлгох хэрэгтэй. Нарныхаа энергийг сайн ойлгох ёстой гэдэг чинь цөмөрөө 12 ортуудыгаа сайн ойлгох хэрэгтэй л гэсэн үг. За тэгээд нарны маань одоо өөрийнх нь үндсэн утга нь юу байдгийг гэхээр маш их эрч хүчтэй тийм ээ. За тэгээд удирдлагын ажил маш сайн хийн, маш их зорилготой, манлайлдаг тийм үү? Эрч хүчийг цөмөрөө нарнаас дандаа авдаг тийм ээ. Хүмүүс ингээ ядрахаараа наранд гар гэдэг стресс, депресс орохоор наранд гар гэж хэлдэг. За бүр болоогүй Д витамин уу гэдэг тийм үү. За тэгээ бие суйлдаад ядаргаанд ороод хүчгүй болчхоор, хүч тэнхээгүй болчхоор дандаа нартай холбоотой засал, домууд, тэ зөвлөгөөнүүд байдаг. Энэ бүгд чинь яг юу юм? Эрч хүчтэй. Эрч хүчтэй хүн амьдралаа удирдна, бусдыг удирдна тийм үү? Эрч хүчтэй хүн зоригтой байна тийм ээ? Эрлэхэг байна, идэвхтэй байна, манлайлж чадна. Бусдынхаа хаан байж чадна. Хаан гэж хэлж байгаа нь бас өөр утга агуулгатай шүү зөмөрөө. За тэгээд цаашлаад одоо би ингээд зайн аваад доор нь хайр болон үр хүүхэд дурлал тачаалаад туршлагыг бичсэн байгаас энэ ямар учиртай ингээд салангад бичсэн бэ гэхээр нар маань өөрөө Тэнгэрийн зураг дээр 5 дугаар орон цагийн эзэн гариг байхгүй. Эзэн баггүй юу? За тэгээд юу гэсэн үг вэ гэхээр энэ цаанаасаа дахиад бидний одоо тий хайрыг, дурлалыг, хүслийг, тачаалыг, аз завшааныг бүр азийг одоо нөгөө нэг цөмөрөө аз гэдэг чинь юу штэ. Хүн нөгөө азаа үздэг нэг тийм юунууд байдаг да. Тэр нэг чиглэлүүд сэтгүүд те. Тэрийг бас ингэж ирхшээж яадаг. Бүр цаашлаад бидний үр хүүхдтэй болгож яадаг. Энэ энергийг тээж яадаг. Ийм мундаг нөгөө анхны ярьсан хөв хүний гол цөм юм байнамаа. За тэгээд одоо энэ нар маань тэ өөрийгөө илэрхийлдэг жинхэнэ дүр нь юу юм гэхээр өөрийнх нь дуртай өгнө. Би бол миний замнал одоо миний гэрэл би минийх гэдэг одоо энэ үгнүүд байдаг. За яагаад вэ гэхээр одоо та нар ингээ сайн анзаарах юм бол хамгийн их өөрийгөө бусдын өмнө ил тод гаргаж ирч чаддаг нэг хэсэг бүлэг хүмүүс байгаа да. Тэр хүмүүсийн нар нь хүчтэй байдаг байхгүй юу? Тийм учраас тэд нар ингээд миний юм гэдгээ айхгүй хэлж чаддаг. Миний зүйл гэдэг зүйлийг айхгүй түгээж чаддаг. Миний бодол, миний жүжиг, миний тайз гэдгийг ингээд илэрхийлж чаддаг. Энэ их хэрч хүчтэй байдаг. Нар нь хүчтэй учраас одоо жинхэнэ дүр нь одоо би миний гэдэг энергийг тээж авч яадаг. За тэгээд одоо нарыгаа цөмөр ингээд аюу хүчтэй гэдгийг ойлгосон тийм ээ. Тэгин гот цөмөр ингээд бүх ордууд дээр маш хүчтэй гэж ойлгохгүй. Яагаад гэвэл ингээд яг тусгайлан одоо энэ 6 дэрийн 12 орд дундаа 4 ордод айгуу тийм онцгой энергитэй байдаг. За одоо цөмөр авч үзье. За нэгдүгээрт арслангийн ордод хүчтэй энерги, хүчтэй байрлал гэж авчдаг. Хамгийн хүчтэй байрлал нь арслангийн ордод. Яагаад вэ гэхээр нар маань өөрөө арслангийн ордыгоо ирхшээж идэг, захирж идэг байхгүй юу? Тэгэхээр юу гэсэн үг гэхээр арслангийн орчин уугаасаа нарны энергитэй байна л гэж ойлгоно. Ойлгомжтой байгааз. За тэгвэл Тэнгэрийн зураг дээр одоо энэ яг нарны маань тий одоо энэ арслан байгаа штэ. Энэ арслангийн орд тийм ээ. Энэ нар маань энэ нарны маань бэлэг тэмдэг тийм үү? Тэгээд энэ арслангийн өөдөөс нь эсрэг талд нь одоо хумхын орд байгаа. Энэ хумх байгаад байгааз. Тэгэхээр яах вэ гэхээр нөгөө арсланчин тий одоо би миний гэдэг одоо энергиудыг маш их тээж гаргаж ирж байгааз
Яг эсрэг талд нь байгаа хумх яах вэ гэхээр яг нөгөө талд нь байхгүй. Яг нөгөө төл нөгөө дүр нь. Тэгэхээр энэ дүрийг яаж энэ энергийг юу гэж хэлж нэрлэдэг вэ гэхээр хөөгдөх байрлал гэж нэрлэдэг. За яг ингээ хөөгдөд байгаа юм ерөөсөө биш шүү дээ. Энэ ингээ зурхаан нэршил байхгүй юу? Сэтгэл хөдлөлийг дарж чаддаг ийм айхтар энэ ордчтэй энэ ч хумхууд ч нарны хумх дээр байгаа энэ хумхууд байна. Тэгээ эсрэг талд нь байгаа нь саяны арслан тийм ээ би одоо нөгөө сэтгэл дотор байгаа юм а бийг гаргаад ирдэг. Хумх чинь яг нөгөө тал. Тийм учраас хөөгдөх гэж цөмрөө цээжлэнэ. Энд чинь ингээ дараа нь хэрэгтэй байхгүй юу? Бид ингээ зурхаага тайлж яхад энэ чинь хүчтэй байгаа юм уу, хөөгдөж байгаа юм уу, аль одоо ордууд дээр байгаа юм бэ гэж цөмрөө ингээ тооцоол дээрээ гэж дүн шинжилгээ хийж явдаг гэсэн үг. За 3 дахь цөмөр ингээ мэдж явах хэвээр одоо орд болохоор хоньны орд. Одоо хамгийн ихний слайд дээр байгаа тийм ээ. Энэ штэ нар маань хоньны орд байрлаж байгаа. За одоо энэ зураг дээр тэнгэрийн зураг дээр. За энэ ямар байрлал вэ гэхээр хоньны орд чинь гал улаан, гал мохоттой, хүчтэй, эрлэхэг, дайчин, зөрөгтэй орд тийм үү? За тэгээ бодоод үзье. Энэ мундаг хүчтэй дайчин орд дээр нарны маань бас хүчрхэг тий одоо би гэдэг, эго гэдэг, зориг гэдэг, тэмүүлэл гэдэг одоо энэ хүч ороод ирэхээр яах вэ? Мэдээж хүч ихсэх штэ. Тийм учраас эн чинь хоньны орд дээр байх юм бол хүч ихссэн байрал дээр байгаа юм байна гэдгийг цөмөрөө мэдж байна гэсэн үг. Мэдэх болно. Мэдчих хэрэгтэй. За тэгээд хамгийн сүүлийнх нь жинлүүрийн орд. Сулрах байрлал. За яагаад вэ гэхээр яг адилхан. Хоньны орд одоо энд байсан шүү дээ тийм үү? Тэгвэл хоньны ордын эсрэг тал буюу тэнгэрийн зургийн 7 дугаар орон зайд манай жинлүүр байгаа. Сулрах. Хоньчин хүчтэй юм чин эсрэг талд нь мэдээж хүчийн эсрэг сул штэ сулрна. За хоньнууд чинь ингээ те яг одоо хийчээ, за тэгчээ, шийдэмгий дайчин тийм ээ. За тэгэхээр жинлүүрүүд минь яадаг вэ? Жохон бодъё, дүгний одоо яг аль нь зөв үү, аль нь буруу юу? Хугацаа өгөх хэрэгтэй. Яарж болохгүй гэд нөгөө хоньныхоо хүчийг сулруулахаар нарны хүч сулрана гэсэн үг. Тийм учраас сулрах байрлал гэж цөмөрөө цээжлэнэ. Тэгээ цөмөрөө яг ингээд дөрвөн энэ ордуудыгаа хүчтэй юм уу, хөөгдөж байгаа юм уу, ирэмгүй байгаа юм уу, суларж байгаа юм уу гэдэг цөмөрөө ингээд мэдчих хэрэгтэй. За одоо ингээ 12 ордууд дээр яаж байгаа юм бэ гэдэг. За ингээд ордуудыгаа те гоё ингээ зурагтай. Тэгээ гоё ингээ нэрүүдтэй ингээ тавьсан байгаа англиар. Тэгээ та бүхэн маань бас ингээ хараад үзээрэй. За тэгээд хоньны орд дээр хэрвээ одоо нар маань байх юм бас мэдсэн тийм ээ. Айгуу гоё сэргэлэн байна, идэвхтэй байна, түргэн байна, шалгамгай байна. Айцгүй өөрчлөгч байж чаддаг, шинийг байн эрлэхийг чадчихэдэг. Хэрвээ та тий ажлаа бүтээлгмээр байгаа бол хоньны ордны хүнд ажлаа даадах гэд маш хурдан бүтнэ л гэсэн үг. За тэгвэл үхрийн ордны хүмүүс яах юм бэ? Бид нарт ингээд үхрийн ордны найз байх юм бол тийм ажилчин хэрвээ байх юм бол үхрийн ордныхондоо санхүүгээ даадах бол айгуу зүгээр санхүүгээ. Тэд нар чинь ингээд юмыг тодорхойтой байлгах, их болгох, хураах тийм үү? Энэ тал дээр маш авьяастай уугаасаа байдаг тэр энергитэй юм орд ахгүй юу? Доор нь байгаа тариг би та нар дараа ингээд пауз дараад уншичаарай. За тэгвэл манай эхрийн ордныхан яах юм бэ? Эхрийн ордны ажилчинтай найзтай байх юм бол та ямар юмыг сурмаар нь мэдмээр энэ ямар ажлыг түгээмээр нь хурдан мэдээлэл цуглуулмаар байна. Тэрийг бол манай эхрийнх нь л хийж чадна. Эхрийн ордууд салхи шиг хурдтай бүх мэдээллийг олж чадна, бүх мэдээллийг түгээж чадна. Одоо харилцаа холбоотой контактыг аягүй хурдан холбож чадна. Ийм мундаг авьяастай ордууд. Тэгээ нарны орд нар нь эхэр дээр байх юм бол та ийм одоо найз чинтэй асуудал ажилчны чинь хүч чадал нь энд байх нь энэ хүний давмгай талууд нь энд байгаа юм байна гэдгийг бас мэдж яхад бас илүүдэхгүй юм болоо да. За тэгвэл манай мэлхийн ордныхан. За мэлхийн ордны хүмүүс за одоо ийм байхгүй. Үнэхээр одоо тий өстой одоо миний л бодлоор шүү. Энэ хүмүүс ингээд яг нэг эмийн санд ажилдаг ч юм уу тий тусламжийн газар ажилдаг ч юм уу тийм байвал үнэхээр гоё энерги таарна. Ягаад гэвэл энэ хүмүүс ингээд бусдад хайрыг өгч чаддаг, бусдад халамжийг өгч чаддаг, бусдыг инэрч өрөвдөж чаддаг, зүүн совин сайтай халамжаараа бусд ордуудаасаа илүү тэргүүлж чаддаг ийм энергитэй орд тахгүй юу? Гайхалтайгаас тэгэхээр яг ингээд халамж тэ хүртээх тэр газар энэ мэлхийн ордны хүмүүс үнэхээр хамгийн одоо ориглууд нь. За тэгвэл манай арслангийн ордууд тэ юунд одоо та яавал одоо энэ арслангийн ордны найз нөхдөд чинь ажилтан чинь танд өөрт чинь хэрэгтэй байх юм бэ? За нэгдүгээр одоо орчин цагт ингээд цумраад зар сурчлагааг аягүй их явуулдаг болсон тийм үү?
За тэгвэл зар сурталчилгаан дээр ялангуяа арслангийн ордны хүнийг тоглуулах хэрэгтэй гэж бодож байна. Яагаад тэгэхээр энэ хүн чинь цаанаасаа тайзны хүн. Цаанаасаа тайзан дээр бусдыг манлайлж чаддаг, байлдан дагуулж чаддаг, өөрийгөө харуулж чаддаг ийм энергитэй орд ахгүй юу. Тэгэхээр энэ хүнд яг зөв ингээд гоё тий одоо тэр цаад одоо нөгөө нэг зохиомжийн үг гэх юм бол энэ орд хүссэн хүсээгүй бусд хүмүүсийн байлдан дагуулж тэр хүмүүсийн нүдийг булгаж чадах үс ийм энергитэй. Учраас айгуу сайн. За тэгээ мэдээж хэрэг дарга байвал айгуу сайн. Одоо дарга байна гэдэг чинь тэр нөгөө хаан гэж ярьсан шүү дээ тий. Одоо нар маань өөрөө хаан энергитэй гэдэг. Арслан ч өөрөө араатны хаан тийм ээ. Ямар мундаг өөрийнхөө одоо нөгөө омгийг өөрийнхөө одоо эмгчин цуцгуудаа хамгаалж бат тууштай те бусад бүх амьтнаасаа илүү байдаг билээ. Тэгээд хаан штэ. Тэгэхээр арслангууд маань угаасаа л хаан. Тиймээс одоо энэ хаан ордтой юу ярих вэ? Тэгэхээр энэ мундаг энергитэй ордтой одоо ярваа нэгэн газрын эзэн байх тийм үү? Ярваа нэгэн газрыг эзэгнэх одоо бусдыг ингэж хамгаалж өөрийнхөө тэг арт байгаа хүмүүсийн урд цайз мэт хэрэм мэт ингэж хамгаалах шаардлагатай тэр хүн хэрэгтэй байх юм бол арслангийн орд. Энэ ордыг сонгох хэрэгтэй. За тэ цаашлаа цөмөрөө. Охины орд. Охины орд бол үнэхээр хаанаас ч ирээд хайшгүй хамгийн үнэт таны одоо хамтрагч байж чадна, таны ажилчин байж чадна, таны зөвлөх байж чадна, таны ялангуяа хэрвээ та хяналтын одоо хяналт тавиулмаар байгаа бол таныг юмий чинь хяндаг хамгийн мундаг ажилтан бол ерөөсөө л энэ охины ордынхан. Охины ордныхны бусад ордуудад байж чаддгүй хамгийн нарийн нандин зүйл бол юмны те одоо энгийн хүний харж чадахгүй зүйлийг олж хардгаараа үнэхээр гайхамшигтай ордууд ахгүй юу. Тэгэхээр айгүй тийм нарийн нандин ажлыг тийм үү эсвэл нарийн нандин боловсруулах зүйлүүдийг охины ордны хүний тусламжийг авах хэрэгтэй гэж бодож байна. Энэ бол миний хувийн зөвлөгөө шүү. Тэгээд бас оролдоод үзээрэй, сонирхоод үзээрэй, тий. За ийм зөвлөгөөс өгмөөрэй. За цаашлаад манай жинлүүрийн ордныхан. За жинлүүрүүд маань одоо юмыг эвлэрүүлэхийг хүсдэг тийм үү? Гоо сайхныг одоо хайрладаг. Гоо сайхны тэнцвэрийг олж чаддаг, гоо сайхны ертөнцийг одоо дэлгэрүүлж чаддаг тийм үү? Одоо танаа гэрийн дизайн, танаа гэрийн одоо гоо сайхны одоо ямар л хэрэгцээ байна. Бүр өшөө дээрээс нь гүнзгийрээ танаа гэрийн тий харилцааны бүр гимтлийг хүртэл одоо энэ жинлүүрийн ордныхан маань хүртэл ингээд тогтвортой болох бүрэн чадaltaй юм мундаг хүмүүс байдаг. Тэгээ одоо жинлүүр байгаа сте тийм ээ бэлэг тэмгэн жинлүүр байна гэдэг чинь жинлүүрийн ордны хүмүүс ихэвчлэн шүүх тий хууль одоо эвт тэнцүү байдал ёс дүрм шудраг ёс гэдэг тал дээрээ аюух тийм сэтгэл нь зөв ажилдаг одоо тэнцвэрийг зөв барьдаг угаасаа тэр энерги нь байдаг юмыг ингээд эвдэрэлцүүлээд байхгүй эвлэрүүлж чаддаг ийм энерги сайтай хүчтэй орд. Тэгэхээр нарна жинлүүртэй хам бол ийм гоё давуу талтай байх нь. Тэгэхээр танай ажил дээр юм уу танай найз нөхдүүд те жинлүүрийн ордын хам бол танд өөрт чи ийм туслалцаа гарах юм бол жинлүүрийн орддоо хандуулаас айгу зүгээрээ. За хэдийгээр одоо ингээ хичээлээ заагаад явж байгаа ч гэсэн тийм ээ цөмөрөөс энэ чи юунд хэрэгтэй ингээд бас мэдчихвэл зүгээр шүү дээ. Тийм болохоор аатраас олоод ингээд зөвлөгөө өгөөд бас ингээд яваад байгаа шүү. За дараагийн манайх маань манай хилэнцгийн ордууд. За хилэнцгийн ордныхнаас одоо тийм бид нэг юу хүсч болох вэ гэхээр одоо ингэдэг штэ юмыг хайгаад олдоггүй те нэг нууц мэдчмээрээ нуугаад байсан зүйлийг мэдээд одоо шууд цагдаа сэргийлэх тагнуулын газар ахгүй юм чинь. За тийм газар те одоо энэ хилэнцгийн ордны хүн ажиллаж байгаа бол байж байгаа бол тэр ажил үнэхээр сайн явна. Маш сайн явна. Тэгээ цаашлаад ганцхан ингээд цагдаа сэргийлэх те тэгээд зэвсэг түвшний ажлаас байна. Мис засал хүртэл одоо хилэнцийнхний айгуу том давуу тал байдаг. Мис засалч хүн хилэнцгийн ордтой байх юм бол маш нарийн нямбаагаар хийж чаддаг. Яагаад гэвэл тэрний цаана байгаа далд байгаа гэмтлийг олж чадаж, эмзэлж чаддаг, гаргаж ирж чаддаг, буцааж сэхэн амьдруулж чаддаг ийм хүчтэй энергитэй байдаг ийм орд юм байгаамаа эн чинь. Гайхалтайгааз маш хүчтэй. За тэгээд бүр цаашлах юм бол за нөгөө манай нөгөө шидтэнгүүд чинь те ялангуяа харын шидтэнгүүд те. За
За одоо цаашлаад цөмөрөө манай Нумын ордынхан. За Нумын ордынхан байна. Гайхалтай. Нумын ордынхан хүмүүс ихэвчлэн одоо яг тэ одоо бидний энэ оюун санаа, сэтгэл зүйг ингээд төв алхасаж хөгжүүлж чаддаг маш том сургам хүмүүжүүлэгч багш болж чаддаг энэ гайхалтай хүмүүс байж чаддаг байхгүй юу. Тэгэхээр одоо сургуульд чинь багш хэрэгтэй байх юм бол бас Нумын ордны хүмүүсийг ерөнхийдөө бас сонирхож үзээрэй гэж бас зөвлөмөр байна. Тэгээд одоо юм философи тийм үү? Философиг маш их өргөжүүлж чаддаг, айгу зөв талаас нь тайлж чаддаг, айгу ухаантай, ухаалаг байж чаддаг юм хүмүүс байдаг байгаа шүү. За хэрвээ материал орд тийм ээ. Материал ордыг ингээд хүмүүс хүүтэн гэж ярьдаг. Тэгээ хүүтэн бас биш дээ. Айгу айхтар мундаг хүмүүс дээ. Ерөөсө тутахгүй хараа. Амбицтай, хариуцлагатай, төвчээртэй, зорилгодоо өрхийн төлөө маш тууштай, тэмцдэг, айхтар мундаг тэмцэгч ийм орд. Таны нарны орд матер дээр аваад та үнэхээр мундаг бусдыг манлайлж чаднаа. Үнэхээр мундаг манлайлалт болж чаддаг хүмүүс. Яагаад гэхээр та нарын төвчээрийг бусад өөр ордууд гүйцэтгэх байхгүй юу. Тэгэхээр та нарын тэр төвчээрийн цаана ямар их дээд зорилгод хүрч чадах тэр энерги байна гэхээр маш их. За манай Хумхын ордынхан юу вэ гэхээр дэндүү бие даасан тийм ээ. Дэндүү шинэлэгчтэй. Одоо бус ордуудаас хамаагүй илүү бие даасан шинээр имийг хардаг, шинээр имийг бүтээж чаддаг зохион бүтээгч нар ахгүй. Ирээдүрөө харж чаддаг, ирээдүг тодорхойлдог, биднийг ирээдүрөө аваачдаг төрлийн энэ ордны хүмүүс. Зүгээр л ирээдүйг авчирдаг хүмүүс ахгүй энэ хүмүүс чинь. Одоо энэ хүмүүстэй юу ярих вэ тийм ээ? Бидний одоо байгаа цагийг биш эдэр чинь бүр хаа бэйсийн цагийг одоо бүтээгээд явж байгаа. Тийм сэтгэлгээтэй, бүр тийм төрөмөл энергитэй гайхалтай хүмүүс. За тэгээд дараа одоо гаригуудаа явахаар дэлгэрэнгүй яриад явцгаах болно. За загсны ордууд байна. Яаж ийн за мөрөөдөлт хий. Энэ хүмүүсээр сайхан гоё мөрөөдөл зохиомж бичүүлэх тийм үү? Гоё кино тий гоё романтик кино бичүүлэх үнэхээр чухал. Энэ хүмүүс үнэхээр чадна. За тэгээд нинжин сэтгэлтэй бусдыг ойлгож чадна, нинэрч чадна. Хажуугаар нь өөртөөс гомдохгүй байдаг. Зүүн совин, дэндүү сайтай. За тэгээд ганц хэцүү зүйл нь юу байна вэ гэхээр мэдрэмтгий байх гэдэг тийм ээ. Тэгэд хайрыг авъя гэвэл загсны ордныхноос аваарай. Халамж хэрэгтэй бол загсны ордныхноос аваарай. Загсны ордын найзтай бол загсны ордны найзтай зовлонгоо ярьж одоо тий өөрийгөө зовлонгоос бас жоохон ч гэсэн одоо юу гэмтэй сэтгэлийн дэм авах юм бол одоо загсны ордынхантайгаа бас ингээд ойртуулаас зүгээрээ эдгээр чинь аюу мундаг сэтгэл зүйчнэр байж чаддаг, болж чаддаг, өөрт чинь тусалж чаддаг юм айгу хүчтэй ордууд шүү. За тэгээд манай ийм нар маань ийм мундаг энергитэй байгаад байна. За одоо тэгээд цөмрөө цаашлаад нарны ордоо яаж хаанаас олох вэ гэд. Цөмрөө ингээд YouTube бичээ уучлаарай. Нөгөө Google эсвэл одоо тий өөр та нар юун дээр тавьж хаймаарай. Одоо Free Astrology Calculator гэдэг ингээд бичээд хайчин. Тэгин гутаа одоо ингээд би унаад тэмдэглэсэн байгааз. Тэгин гут ингээд нэлээд олон сайт гараад ирнэ. Тэгээд би өнөөдөр болохоор энийг сонгочихсон байгаа. За энэ сайтыг сонгоод өөрийнхөө төрсөн он, сар, өдөр, цаг, минут, нутгаа хийнэ. За тэгээд цөмөрөний зөвхөн сурж байгаа үедээ ашиглана штэ. Би бол тэгж хувьдаа зөвлөж байна. За тэгээд саяны сайт руугаа те ийшээгээ ингээд дараад яваад орчингууд өдөөс чи ингээд нэлээд олон юм гараад ирэнгууд энэ доор нэм хоосны нүднүүд байна. Энэ хоосны нүднүүд дээр энэ дараа өдрөө хийнэ. За 22-ны өдөр хийжлээ. 4 сарын хийжлээ. 94 оны хийсэн. Өглөөний 11 цаг 10 минутыг хийсэн. Улаанбаатар Монголоо сонголоо. За энэ дээр дарна одоо тооцоол гэдэг одоо юу гэж байгаа гэсэн. Юу лээ? Одоо удирдамж өгж байгаа гэсэн. За тэгээд тооцоол хийнгүүт хажууд тэгээд доор нь ийм зураг гараад ирнэ. Дахиад нэгдэд. За энэ зураг дээр ингээд зөндөө олон юм гараад ирнэ. Тиймгүү цөмрөд саяны миний нөгөө нэг PPT дээр байсан нарныхаа дүрсийг байна. За тиймгүүд энд байгаа нөгөө нарны дүрс чинь бөөринхий голдоо зэгтэй. Энд чинь нөгөө нар маань байхгүй юу? За тэр нарны харалтаа нөгөө ямар дүрс вэ ингээ харангууд нөгөө үхрийн ордны чинь дүрс байгаа. Тэгэхээр яг үхрийн ордны дүрс дээр нар маань байгаа юм гэхээр цөмөрөө нөгөө үхрийн орд чинь ямар энергитэй билээгээд урагшаа нөгөө нэг бичлгүүд байгаа шүү дээ. Миний хичээлүүд тэн дээрээс үхрийн ордныхоо энергийг ямар одоо үндсэн энергитэй юм бэ гэдгийг мэдээд авчнаа. За тэгээд одоо би яг одоо
дандаа л нөгөө бичлэг оруулахаараа өөрийнхөө инстаграмаас тий одоо энэ ингээ миний инстаграм хаяг байна. Инстаграм дээр би өглөө алган өдөрт минь зурхааг явуулдаг close friends дотор. Тэндээсээ бас нэг хүнийхээ одоо онцгой өдрийг аваад жишээ оруулаад татж байгаа. Тэгээд 94 оны 4 сарын 22-нд төрсэн 11 төрсэн Улаанбаатар төрсэн хүнийхээ жишээг татсан. За энэ дээр ямар жишээ татсан бэ гэхээр энэ зурган дээр болохоор угаасаа харагдаж байгаа тийм ээ. Нар нь угаасаа үхрийн орд байна гэж зүгээр олоо арчлаа. За энэ бол ингээд та бүхэндээ дөрвөлж байгаа, сурч байх үедээ ашиглах одоо энэ ингээд холбоос линк юм ба. А гэхдээ өнөөдрийнхөө би энэ хүн дээр ямар зөвлөгөө өгөх гэж энэ жишээ татж байгаа вэ гэхээр яг өнөөдөр оруулж байгаа бичлэг маань өнөөдөр чин 26 оны 4 сарын 10 тийм ээ. Энэ өдөр яаж байгаа гэхээр одоо хоньны орд руу ангар гараг маань шилж орж ирж байгаа. Тэгэхээр энэ ингээд бүтэн сар одоо 9 хоногтойгоо энд байгаад энэ энерги энэ хүнд маань идэвчнэ. Тэгээ ямар энерги энэ хүнд идэвч байгаа талаарх би одоо мэдээлэл өгөх гэж байгаа учраас энэ хүн маань хэрэг өдөж байгаа бол өөрийн чинь Тэнгэрийн зурагны 7, 8, 9-р гэрт өөрийн чинь ангар гарагийн энерги идэвчж байна гэдгийг хэлмээр байна. За тэгэхээр зөвлөгөөг би яаж өгөхийг хүсэж байна юу хэлмээр байна вэ гэхээр яг одоо энэ өнөөдрөөс эхлээд ойрын 1 2 3 сар тийм үү айгүй мундаг өөрийнхөө мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай. Мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй. Хүмүүс ингэдэг штэ ангар гараг ингээд эрчимжээ дэрэнгууд бид ингээд дасгал хөдөлгөөн хийж энергийг өөртөө буулгадаг байхгүй юу. Тэгэх юм бол ангар гарагийнхаа энергитэй бид ингээд хамт зэрэгцээд өөрийнхөө эрчмийг дээшлүүлж явдаг. А гэхдээ яг өнөөдөр энэ хүн маань өөрийнхөө энергийг буюу өөрийнхөө ажлын удахгүй энэ хүний нөгөө ажлын хүмүүс ингээд гинт бүүм хийдэг штэ энэ хүн одоо удахгүй ажил дээр бүүм хийх гэж байгаа байхгүй. Ажил нь угаасаа зүгээр л одоо угшаа пуужинд мэн гэсэн үг. Тэгэхээр ажил нь удахгүй пуужиндх гэдэг байгаа учраас энэ хүнд мэдлэг хэрэгтэй байгаад байна. Мэдлэг хэрэгтэй өөрт чинь ажил чинь маш сайн дээшээ сайн явах гэдэг байгаа учраас яг одоо өнөөдрөөс эхлээд зүгээр мэдлэгээ сайжруул. Өдөр болгон мэдлэгээ сайжруул мэдлэгийн чинь цаана өөрийн чинь карьер, өөрийн чинь амжилт явж байна гэдгийг би зөвлөхийг хүслээ. За ингээд өнөөдрийнхөө хичээлээр та бүхэндээ энэ мэдээллүүдийг хүргэлээ. Тэгээд астрологийн эхнээс нь сурыг гэдэг. Одоо энэ юу байгаа штэ надад цуврал хичээлүүд мэ тэр чи хараа энд байгаа байхгүй юу. Энэ ингээд миний YouTube хаяг байхгүй юу. Миний YouTube хаяг руу яваад орохоор энэ тараа ингээд плейлист гэдээ байгаад байгааз. Тиймгүүд энэ дотор чин одоо энэ тараа астрологи эхнээс нь сурыг гээд нэг юм хичээлүүд байгаа энэ дотор. За тэгээд энэ дээр дараад энэ хичээлүүдийг ингээд анханаас нь үзээд явах юм бол цөмөрө багаар өөрийнхөө Тэнгэрийн зургийг хараад жоохон ингээд булангаас ингээд ойлгох гээд ирнэ. Тэгээ өнөөдрийн байдлаар миний одоо 19 хичээл алишаа ингээд орчихсон байгаа. Тэгээ бүгдээрээ ингээд та бүхэндээ одоо астрологи сонирхдаг хүмүүстэй ингээд зориулаад явж байгаа. Тэгээд алхамаар тийм үү ингээд ойлгомжтой би хүргээд явахыг зорж байгаа. Тэгээ бүгдээрээ одоогоо ингээд паблик байгаа чинь ямар ч үн төлбөргүй хүрээд явж байгаа учраас та бүхэн маань гоё сонирхоод үзээрэй гэж бас би хүсэж байна. За ингээд бүгдээрэнд нь баярлаа. Тэгээд астрологи одоо сонирхуулж байгаа бас ингээд хуваалцж байгаа миний гоё одоо энэ YouTube-ыг маань гоё дэмжиж лайк дараад шеэр хийгээ те хонхон дээрээ дараад өгөөрэй. Бүгдээр нь нас ингээд баярлаа. Тэгээд дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай. Астро Залан байла.